Тааварч 3 хүү. Эрт урд цагт нэгэн эмгэн 3 мэргэн хүүгийн хамт амьдардаг байжээ. Тэд тэжээд ганц үнэтэй байтал гинэт хүнээ нь бэлчээрт гараад эргэж ирсэнгүй гин. Бүгдээ. Он хаалттай залгуулдаг ганц үнэ минь алга болжээ. Одоо яана вэ? Хөвгүүд минь та нар учрыг нь олж үз. Баруун өмнө зүгтэл хүн улаалсан баг. Баруун өмнө зүгээ сулгаасан бол хашаа байшинтай л хулгаасан байна. Баруун өмнө зүгт хашаа байшинтай хүн хулгаасан бол ширнэн л хулгаасан байж таана. Ширнэн хулгаажээ. Ээж минь бид ч өнөөнийхөө учрыг болохоор явцгаая да. Та сайн сууж байгаарай. 3 хүү тэгээд баруун өмнө зүгт үнээгээ олохоор хөдөлжээ. Явах замдаа шууд ажирсан өлсгөлэн саарл чонтой таарав. Ашгүй эдэн шалмын гараад иршүү. Өсөж байн гэж ихтэйхэн. Чонгой бид их үйл хэрэгээр явна. Биднийг зүгээр явуулчаач. Та нарын шууданд юу байг та? Та бол эмгч өрсөв. Хатугтгүй юм бэ? Харбараа юм бэ? Хатугтгүй бөгөөд харбараа юм бол чулуу л байна. Чулуу байна. Чон шуудаага онгойлгол үнэхээр чулуу байсанд хүүгүүдийг зүгээр явуулав. Та нар таасан тул амигч өршөөе. Цааш явах замдаа хураг хариулан явсан охинтой таарчээ. Хүүгүүд хол замд аман хангасан тул замдаа юу тохиолдсныг хэлэн охиноос цай өгөхийг гуйв. Бид их цангаж байна. Бидэн цай өгөөч. Цай өгч болно. Эхлээ та 3 миний зөвхөнд юу байна та? Улаан ногоон тойл юм байна. Чихэлэг шүмстгэл юм байна. Улаан ногоонтой бөгөөд чихэлэг шүүслэг юм бол алим л байж таарна. Алим байна. Та нар зүг талаа. Тэгэхээр та нарт би цай өгье. Танд их баярлаа. Аян замдаа сайн яваарай. Баяртай. Тэд яваад л байлаа. Хэдэн өдөр явсаар байшин хашаатай айлыг олж гин. Тэр ширнэнгийн дэр байна. Хэдүүл очие. Тэгээд айлын эзнээс үнээгээ нэхэж гарчээ. Юу хүмүүс яхаа. Чи бидний ганц үнийг хулгайлсан шүү дээ. Та нарын өмнөд би хулгай хийгээгүй. Би гимгүй хүн. Намайг хэлс хэрэгт гүтгэж байна. Болохгүй бол ноён зарг мэдүүлнэ гэж мэд. Ноён л учрыг олно. Ноёны хувь явцгаая. Тэгээ. Хүүгүүд ноёнд зарга мэдүүлэхээр гэрт нь очиход үүдэнд байсан 2 харуул тэднийг шалгаж гарав. За ямар хэлээр ирээ? Ноёнд зарга мэдүүлж явнаа. Ноёнтой уулзах тэм амар биш дээ. Ширнэн гэдэг хүн бидний ганц үнийг хулгайлчихсан юм л та. TV. За яах вэ? Ноёнтон таагуурыг айлтгая. 3 хүү ноёны дорон учир явдлаа хэлв. Та гуравчин үнийг чинь ширнэн хулгаасныг яаж мэдсэн бэлээ? Бид гурав тааж мэдсэн юм. Та гурав тийм сүрхий тааж мэддэг юм бол би нэг юм таалгаж сорно. Алуу гарцгааж бай. Арцгаа. За та гурав. Энэ аяганы дор юу байгааг та гатах.
Ардчээс иржсэн л юм байна. Амтай гол тойл юм байна. Ардчаас иржсэн бөгөөд амтай голтой юм бол аалзал байж таараа. Аалз байна. Сайн байна. За тэгвэл энэ тагшны дор юу байгааг тагаатах л та. Тохоо ил юм байна. Дундаа нүхтэл юм байна. Дугаа бөгөөд дундаа нүхтэй юм бол дундаа нүхтэй заавсал байж таарна. Дундаа нүхтэй заавс байна. Зөв байна. Та гурав үнэхээр тааж мэддэг юм байна. Тиймээс би та гурыг алдсан нэг үнийг 3 үнэ болгож өгнө. Харин тэр шинийг дууд. Ноёнч эмэгний 3 хүүг аргагүй үнэн таадаг юм байна гэж мэдэж аваад ширнэг хэрэгээ хүлээж тааварч 3 хүүд нэг үнэг нь 3 үнэгээр төлж өг хэмээн тушааж гин. Ийхүү он цаг улиран өнгөрч ноён насан эцэслэх цаг нь болж ийн зарлигджээ. Миний албат нарт 3 мэргэн хүү бий. Тэдний отгон дүүгээр нь ноён суулгаарай. 2 ахыг нь харин төшмөл сайд болгоорой гэж захиасаа хэлээд насан эцэслэж гинэ. Ингээд ухаанд тааварчин 3 хүү нутаг усаа төвхнүүлсэн сайн ноёд төшмөл болсон юм гэдэг.